Хүүхдийн паркаа аврах хөтөлбөрөнд энэ паркыг барьж байгуулсан хүүхэд залуучуудад зориулсан олон бүтээн байгуулалтанд оролцсон ахмадууд нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Монголын хүүхэд залуучуудад уулын ганц хүүхдийн парк биш, соёлын төв номын сан зочид бодол аялал жуулчлалын бааз, усан сан цанын бааз, мэргэжлийн олон төв орднууд гэх мэтээр 100 шахан барилга байгууламж тусгайлан баригдсан байдаг. Гэтэл өнөөдөр яг анхны зориулалтаараа хүүхэд залуучуудад зориулсан хэлбэрээр ашиглагдаж байгаа нь хэдвэ гэдгийг энд суугаа ахмадууд санууллаа. Өнөөдөр залуучуудын ордон бол өөрийн барилга жижиг. Өргөшөө бол 25 м. Тасаа бол 35 м орчим жижиг сургууль гурван давхар байсан. Батлуулын талбай бол том. Тэр юу хаашаа 100 м. Яагаад гэвэл залуучуудын ордон сургууль өөрөө тэр өөрийнхөө ордон хийж юм аа гадаа том талбай туршдаг. Тэр өөрийнхөө сонгоцсон өөрийнхөө хийсэн машин. Тэгвэл хоёр дөрөвсөн авторон скинерон босод талбай. Энэ талбайнуудад өнөөдөр хүүхэд барилга байж байна. Энэ объектуудын газар доор одоо олсон бараг одоо үндсэндээ нэгний хөлсөн тооцоогоор 4 тэрбум гаруй төгрөгийн ногоон байгууламж, мод бургамал, зам талбай устж уу болсон ба. Энэнд нь маш их одоо харамсалтай байгаа юм шиг байна. Энэ хэмжээний одоо объектуудыг юм уу энэ хэмжээний хөрөнгө оруулалтаар ядаж паркт нь одоо энэ барилга барьж байгаа объектууд нураатмаа гэхэд нэгдүгээр нь энэ хэмжээний сүүгсэн хөрөнгөний хэмжээний хөрөнгө оруулалтыг одоо паркт хийх ёстой. Тэр паркын одоо үйлчилгээ тэр хүүхд залуучуудын чөлөө цагийн үйлчлэгэнд зориулах ёстой. Хүүхэд залуус зөвхөн болж төлөвшөд чөлөө цагаа өнгөрөөж байгаа байдал маш чухал. Гэтэл өнөөдрийн залуус PC тоглоом бар цэнгэний газраас өөр чөлөө цагаа өнгөрөх газар хомс байна. Тиймээс хүүхдийн паркаас эхлээд хүүхэд залуусын их тодтолтой бүхнийг зориултаар нь ашиглахыг эдгээр ахмадууд эрх бүхий албан тушаалтнуудаас шаардж байна. Байдал ийм байгаад төр засгийн удирдлагуудтай хандаж хэлэхэд ахмадууд бид сэтгэл дундуур байна. Ахмадууд бид хүүхэд залуучуудын төлөө тавьдаг анхаар санаачлалтай төрийг хүсэж байна. Энэ талаар залуучуудын холбооноос тавьж хөөцөлдөж байгаа санаачлалыг бид бүрэн дүүрэн дэмжиж байна. Залуучуудаа зөнд нь хайж, хүүхдийн хүмүүсийг зөнд нь хайж хэлж болохгүй гэдгийг ахмадууд бид дахин хэлж байна. Ахмадууд цаашдаа энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэж мөн мэдэгдэж байсан юм а. Баярмаа ихтэй мэдээлэл бэлтгэлээ.